Тэгээд мөнхийн аршааныг илгээх элчээр шаацгааг томилж, шаацгаа аманда мөнхийн аршааныг балгаад явж гинэ. Шаацгаа нисэж явахдаа мөнхийн аршааны ид шид чадал ямар байдгийн бол гэж бодоод өдөн дээрээ жаахан тусаагаад үтсэн чинь хар цагаан байсан өдөн хар ногоон болоод хуурчж гин шүү. Тэгээд нисэж явсаар гацуур модон дээр сууж жаахан амраад мөнхийн аршаанаасаа гацуурн дээр тусаасан чинь гацуур мод ногоон болж гинэ. Ингээд цаашаа нисэж явсаар эцэж ядраад хуш модон дээр суугаад мөнхийн аршаанаасаа бас нэгийг тусаасан чинь мөн л ногоороод явчихж гинэ. Тэндээсээ цааш нисэж яваад гидсэн өсгөөр зээрэгний хөндөд бууж, зээрэгний улаан буурцагнаас нь цадатлаа идэж аваад гидэс цадсных гээд зээргэн дээр мөнхийн аршаанаасаа нэг туслыг тусаатал мөн л зээрг нь мөнх ногоон болж үлдэж гинэ. Харин үлдсэн жаахан туслыг өөртөө тус болгоно гэд залгиж орхисонд ходоодонд нь хүрэлгүй хоолойд нь мөнх ногоон цөс болоод тогтчихж гинэ. Тийм учраас шаацгай ходоодондоо цөсгүй хоолойдоо цөстэй болсон юм санжээ.